За Хүннүээр авиакомпани олон улсын чиглэлд Улаанбаатар буугтын чиглэлд анхны нислэгээ инхүү үлдэж байна. Хамтдаа альцгаая. Хамгийн түрүүнд зорчигчид шууд сандлын аятуухтай байдлыг хардаг. Дараа нь нислэгийн туршид дуу чимээ ямар байх болоо? Чихнийхээ бөглөөгөө авсан эсэх эсвэл онгоцонд байгаа талаар сонирхож эхэлдэг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар буугт Улаанбаатарын чиглэлд олон улсын анхны шууд нислэг үлдэж байгаа Хүннүээр авиакомпани ATR 72 агаарын хөлгийн хувьд суухад суудал зөөлөн дуу чимээнээс хамгаалсан гэд зорчигчдын тав тухыг хангаж үйлдвэрлэжээ. Энэ загварын онгоцыг Европт үйлдвэрлэдэг бөгөөд нисэх тээвэр хөгжсөн оронд өргөн хэрэглэх болжээ. Өмнөд Аз Европт голчлон нислэг үлдэж байна. Жилийн 4 улиралд нислэг хийхэд бэрхшээлгүй. Түвш баг зарцуулдаг учраас зорчигчдод эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах юм а. Нэг талдаа 2 цагийн нислэгийн турш таныг хөнгөн зууш ундаагаар дайлна. 7-2 дахь нисгэж байгаа пөрөг гараг нэм гарагт нисэж байгаа дандаа өглөө гараад бухтад өдөөс өд дунд ихэд ирж байгаа. Тэгээ бухтаас өдөөс хойш гараад Улаанбаатарт бол нэг өдөөс хойш нэг 3-4 үед боцод байгаа. Гятаас одоо манайх руу аялж байгаа зорчигчид их байлээ. Манайхаа ч гэсэн одоо бухтаар дамжаад урагшаага аялж байгаа хүмүүс их байгаа. Эндээс чи нэг бүх нислэг нэгдсэн мэт болохоор манай онгоцоор бухт дээрэнгүүт онгоцоос солиод Шанхай юм уу эсвэл урагшаа Хайнан ч юм уу тийшээ ингээд нисдэг хүмүүс их байд юм билээ. Хойш дээрэн дээр манайх ил аль болох их нислэг үйлдэл аль болох нислэгийн тоог нэмэл одоо явах тийм зорилготой байж байгаа. Бухт нь Өвөр Монголын өртөө засах орны хамгийн том хот бөгөөд 2.6 сая хүн амтай байна. Энд манай улсын зорчигчид 2 орны хамтын ажиллагаа, бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд, эмчилгээний чиглэлээр зорин очдог бол мөн адил бүгд найрамдах Хятад ард улсын иргэд манай улсыг дээрх ажлын шугамар зорин ирдэг байна. Өнөөдөр Хүннүээр авиакомпани ATR 72 агаарын хөлгийн анхны нислэг Бугад хотод газарлаа. Манай хотын агаарын хилийн бомбд нээгдснээс хойш Хүннүээр нь олон улсын нислэг үйлдсэн авиакомпани болж байна. Энэ оны 8 дугаар сарын 3-наас хойш өнөөдрийн хүртэл 23 нислэг үйлдэж 1000 гаруй зорчигч ирж очсон байна. Хоёр улсын эдийн засаг худалдааны салбар хөгжин хэрээр Бугад, Улаанбаатар хоёр хотын хооронд агаарын нислэгийн тоо ихсэн гэдэгт найдаж байна. Хоёр хотын хооронд шууд нислэгтэй болохоос өмнө зорчигчид хэрхэн Бугад хотод очдог байсан бэ? Улаанбаатараас галт тэргээр замын үд ортол 709 км. Эндээсээ Эрен хотоор дайран Хөх хот ороход дахин 600 км. Хөх хотоос Бугад хүртэл 200 орчим км. Хөх хот руу зорчигчдын 60% нь Бугадад очдог байна. Ингэж явсаар сая 1500 гаруй километрийг 20 гаруй цагийн турш дөнгөн даган туулж байна. Харин одоо Хүннүээр компани ATR 72 агаарын хөлгөөр 2 цаг гаруй зорчоод л очиж болохоор байна. Баутоогийн сонгосны буудлын дээр манай Хүннүээр компани ATR 72 гэдэг нислэг маань анхны одоо Баутоо болон Улаанбаатар болон Баутоогийн чиглэлийн анхны нислэгээ үйлдсэн өдөр байлаа.